За алуурч та. Ногоон Фениксийн туслах 13-ыг барих даалгавар байна. Яаж барих вэ гэхээр Ногоон Фениксийг алмастай уулын бэлд хорьсон гэдэг худалд суурхал тараах болно. Тэр ууланд тоо хоёр занга бэлдээд хүлээж байх ёстой. Бас тоо хоёрыг энэ даалгаврыг биелүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Тийм болохоор юмыг аж мэдхөв. Шинэ шүл авчирсан. Тэр бол сүүдрийн алуурчны 9 дэх гишүүн. Танилццгаа. За гэлала босоо. Яасан дэч үү бүсгүй. Зайлуу хэлээрээ охин минь. Махуу шүлөө. За тоглосон юм да сүртэй гэдэг нь. Энэ ямар донтой юм бэ? За юу яцгаанда guys бичлэг удаасан дүнхээр уучлаарай. Учир нь сая GLBT-ийн N4-ийн шалгалт өгөх гээд нойр холгүй бэлдэж байсан юм аа. Тэнцсэн л гэж найдаж байна. Ядаж байхад 12 сарын 9-нд химээ олимпиадтай болчих юм аа. Тэгээд subscribe болон лайк дараад үзээрэй. Аль болох бичлэгээ хурдан оруулнаа. Сүүлдээ 7 дахин 2-аа халдсан ахаар 13-ын гэрт хүргүүлэхэр болоод дууссан да. 13-ын гэр одоо юу вэ? Кунфу пандагийн ордонгоос ч илүү өндөрт байдаг нас. Тэгээд 7 баярлаа ахаа гэдэг дахиад аваад явах гэсэн чинь халзаах дүүхүү байж анх удаага найз охиныхоо аав ээжтэй уулзах гэж байгаа маа гэж буруу ойлгонгуудаа яаж хоосон гартаа очиж болдгийг гээд түнд сагстай жимс өгдөг. 叔叔您好，我叫567。虽然现在没什么经济基础，但是我会努力让你。谁叫家长啊？有没有人在家啊？哎，是你个鬼呀！是我推开的门的。 92 дотгош ороод харсан чинь 5 өнцөгт болон 11-2 бас нэг халдсан өвөтэй хамт сууж байдیں۔ Хэдэн өдрийн өмнө 11-т авах ёстой зүйл байна гэд 5 өнцөгтийг дагуулад энд ирсэн байжээ. Согтуу өвөө байхгүй болохоор юм авчид газ явъя да гэсэн чинь саяны халдсан өвөө энтхийн үйлчлэгч нь бас харуулна юм байна л та. Чамд авах юм энд байхгүйгээ тэр хоёртой зодтолдож. Нэг муу тагжижсэн халдсан өвгөн гэхэд бүр ямар аамир юм бэ? Игээтэл залуу хүн шиг хөдөлж байгаа юм чи. Модон шүүрэн дээр одоо яагаад гэн караокед үжиглэж байгаа штэ. 5 өнцөгт аргаа бараад ёо ямар овоо төгцөг вэ гэдэг 7 өдрийн барилтаа хийдэг. 11 нь үүнийг ашиглаад гялс юм аваад гараад ирье гэсэн чинь халдсан өвөө өөрөөсөө нэг сонио утас гаргаж ирэнгүүтээ 11-ийг хүлээд бариад авчихдаг. Тэгээд л өмнөөс хойш юм байдалтай байгаа аж. 7 тэр утсыг таслах гэж салгалж байгаад дахиад л хүл үлчигдэг. Ядаж байхад тэр утсанд нь хүрх юм бол чадвараа ашиглаж чаддгүй болдог юм байна. Дахиад хайчаар таслах гээд очисон чинь халдсан өвөгийн царай алын шүү л гэж байгаа юм чинь. Тэгээд л явахтай ойлгомжтой бас л хүлүүлээд тэгэхэд хонсны дараа согтуу өвөө 13-ыг дагуулад хүрээд ирдэг. 13-т Ногоон Феникс хэлэхдээ согтуу өвөө л чамд зөвхөн сэлэмний эрдэм зааж чадах хүн гэж л дээ. Тэгээд л тэр хоёр бас ч зүгээр уулзчихгүй зодолтоо наачдаг. Согтуу өвөө бүр ёо арай л фанаалны юу. Хуруугаараа сэлэм зогсоогоол. Өвөөгийн гайхалтай тулааны урлаг нь ямар ч зүйлийг өөрийнхөө зэвсэг болгож чаддаг юм байна. Тэгсийгээд л тэр хоёр учраа олзоод гэртээ иржээ. 哦，叔叔你好，我叫567。这只鸡和这些水果呢，是我那个小一些不常进。他是你的朋友吗？不是。 Согтуу өвөө 13-та бяцхан зөвлөгөө өгснөө чигээ хэрхэн удирдах талаар байлаа. 13-ын чигээ ашиглаж чулууг буталсан байдал болон согтуу өвөөгийнхийг харьцуулбал асар ялгаатай байгаа биз. Үүн дээр л 13-ийн алдаа байна гэдгийг нь тайлбарлаж өгдөг. Тэгэд миний бодлоор бол хүн тэгээд хэмжээгээр л болд нь штэ. Манай өвөө бол ийм л болохоор эрэгтэй хүүхд төрүүлж чадахгүй байсан биз. Тэгээд л 90 сурвалж дууж буй 13-ыг дагаад хөлсний алуурчид тэр хаваар эргэлдээд болдоггүй. Тийм болохоор 13 согтуу өвөд гай болохгүйгээд тэр газрыг орхиж алуурчидтай тулалдаг. Тэгсэн чинь юу вэ? Паранко, Бааша, бүр Алукард. Энэ нэг охин чинь ийм зэвсэгтэй эмэгтэй баатар чи юу гэдэг вүлээ? За зүгээр жүлээ. Тэгээд 13-ыг ингээд дундаа оролцсон болж идэг.
Харин нөгөө талдаа Seven дахиад 5 өнцөгт 3 халдсан өвөгийн шоронд орчихсон байж идэв. 是这样的吗？我有一道去四茶的药方，你拿个笔过来，我写给你啊。金哥不回头只剩。我又没说话。我只是想见一下梅花十三。就不给，想泡妞啊，我让你泡不到，让你一辈子都单身。 Оройн Seven лил чикэнд нуусан сэлмээ гаргаж ирээд зүгтаах гэсэн чинь яаж тийм амархан байх вэ? Халдсан өвөө гараад ирдэг. Халдсан өвөө хэдэн жилийн өмнө аягүй царайлаг залуу байсан юм байна. Тэгээд бүр хамгийн шилдэг хамгаалтын системтэй гэдгээрээ ч алдартай байв. Гэвч Seven хэдэн жилийн өмнө очиод өвөөгийн тэр хамгаалтын системийг нэвдэж чадсан цорын ганц хүн болсон байж. Тийм ч учраас тэр бээр нүүрний мэс засалд орсон байж. 这也掉得太丑了吧！ 我又不是高加速的，这不是重点啊！ Дахиаг авч барьцаалснаа хэрвээ дахиагаа аварч чадах юм бол та гурыг би суллана гэж амлалдаг. Тэгээд Seven яахт өмнө нэг удаа эвдэж болсон дахиад ч нэг удаа ядах юмгүй эвдчихдэг. Өө гэхдээ хэдэн жилийн өмнөх шиг хамгаалтаа дахиж сайжруулаагүй болохоор угаас аргагүй шүү дээ. Seven-д нойлдулсан нөгөө өвөө чинь тэгэл яахт. Эмил дээр Lost MVP аваад нөгөө шарлагаад үйлдэг нэг архаг эмилчд байдаг да. Яг л тэрэн шиг л уйлаад л үлдэж байгаа юм л та. Seven инхүү цааш 13-ыг олохоор дахин явдаг. 只想要回我自己的东西。那我们再试一次吧。你怎么都不问一下我要去拿什么呢？人更重要。我没看到前面有人啊。先生，哪里啊？ Гурван нөхөр ногоон Фениксийг алмастай уулын бэлд хорьсон гэдгийг ярих ба бас энэ нь 13-ыг барих зорилготой занг гэдгийг нь Seven сонсчихдаг. Ядаж байхад андуураад нөгөө хуанзанд ороод ирчихсэн байдیں۔ Тэгэхээр нь Seven тэнгэрээс дуурлал руу уунаа гэж дуулаад зүгтаачдаг. Тэгээд явж байсан чинь Seven-гийн зүн сомн нь нэг газар руу дагуулад явчихдаг. Ногоон нүдэн лам сууж байх ба Seven хориглолтонд оруулснаа нэгэн түүхийг ярьж өгсөн нь Хуан Ву болоо Стэнаас өөрсдөө хамгаалахын тулд төгс алуурчин бэлтгэх програмыг бүтээсэн. Тэрэнд нь манай Seven шалгарч зогсоогдшгүй аимшигтэй хүчрэхэг алуурчин болсон. Даалгавраас даалгаврын хооронд Seven өөрийн гэсэн хүн чанартай болж эхэлсэн бөгөөд даалгавраа эсэргүүцэх тохиолдлууд гарч эхэлсэн. Тэр үед нь сүүтрийн толгойлогч Seven хэрэггүй болсон гэдгийг мэдээд нэг охиноор дамжуулан сэтгэл хөдлөлийг нь ашиглаж байгаад алуулах төлөвлөгөө хэрэгжүүлсэн байжээ. Seven-ийн хувьд энэ бүхэн бүгд худал байсан. Тийм болохоор чи үзэн ядах ёстой, өшөө авах ёстой хэмээн ногоон нүдэн лам ятгадаг. Гэхдээ Seven зүгээр л ивлэрчдэг. Seven өнгөрсөнд нь үлдээгээд одоогийн энэ хүү шин жаргалтай амьдралаа сонгосон бөгөөд ногоо нүдэн лам Seven алах шаардлагагүй гэж үзээд тэр хоёр салцгаадаг. 有空来小鸡岛玩啊！我帮你剪个头。没有，不对，有缘再见。真的不恨那些要害你的人们？背刺我的那把刀，上面是一种会让人失去记忆的毒，所以我觉得那位少女应该是想让我忘记这里的仇恨。 Seven дахин хоёр 13-ын төрхөнд ороод ногоон Фениксийг хорьсон гэх худал зангыг цэвэрлэдэг. 不枉人呐！哎呀，你师傅那一刀几乎要了我的命，那就拿你漂亮的脸蛋儿来还吧。哎呀妈呀！亮不亮啊？打光给八个。我的眼睛！ Тэгсэн нөгөө Франко ч өөрийнхөө хамгийн хатуу чулууны өвлгийн газарт ирчихсэн давуу талтай бөгөөд Seven-тэй тулалдаг. Энэ номер 9 чинь мань Франкогийн хамгийн хатуу чулууг нь амархуу завчаа ичдэг. Түүний сэлмэн маш хурц бөгөөд Seven би ална гэд Франког болиулчихдаг. Seven болон номер 9 хоёрын тулаа маш харьцангуй байсан ба номер 9 зүгээр л Seven хурд хүч техникээр аль альнаар нь дээрлэхэж байдаг. 他们都说过去的我很强，是不是只要我能把过去的自己全部拼出来，我就能打赢他？但是还有一部分我拼不出来，到底怎么拼才是对的？你这样拼是不对的。
这明显颜色都不对啊。为什么不可以呀？ Seven ийхүү стратегтэй үзэж эхэлдэг ба сугны үс кунфу бөбөөшнөөс сурсан техникийг ашиглаж хөөрхөн шүү ээ. Сүүлд нь Seven хайч сэлэм 2-оо нийлүүлээд номер 9-ийг буулгаж авч чаддаг. Oh shit гэсэн чинь номер 9 бүр одоо голтол амьд байдаг шүү. Франко гарч ирээд яагаад ч юм тэр хавцлыг хаачдаг. Гадаа нь 13 болов сүүдрийн толгойлогч халц тулгардаг ба дараагийн сизон дээр энэ хоёр манд тулгардах бололтой шүү. Тэгээд энэхүү зурлыг дуустал нь үзсэн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Одоогоор ийхүү бүх сизон дууслаа. Дараагийн сизон гарахаар нь заавал оруулнаа. Тийм болохоор саб болон лайк дараарай. Bye.